Энэ удаад бүгдээрээ Монголын зах зээлийг эзэмнээд байгаа Purus марк авчны 4 дахь үеийг Purus 50-тай танилцуулсан. За яг Purus 50-ыг ингээд унаад ингээд яг авж байгаа мэдрэмжээ өгдөгөл энэ өмнөх 40 30 дээр байдаг нэг юм сэвэлцэн нэг юм хөнгөн явдалтай ийм машин ерөөсөй байхаа бол шал өөр машин болчихсон. За учир нь яг юундаа вэ нөхөр үндсэн платформ солигдчихсон. Одоо яг энэ машин дээр болохоор Tanga GAC гэдэг платформ ороод ирсэн. Энэ болохоор Lexus UX ч юм уу, Toyota Yaris ч юм уу, Vox дээр тавигдсан юм платформтой болчихсон. За 30 41-ийн удаад хамаагүй юм цул ингээд барай явахад яаж өрүүлэн ингээ огцом дарахж гэсэн арай өөр мэдрэмжтэй байдаг болчихсон байгаа. За мотор үүдгийвэл яг нэг 30 дээр ч адилхан. Одоо энэ дараагийн үе нэг 60 дээр ч адилхан. Нэг 2Z-аар FXC гэдэг 1800 хөтөлбөр маань байгаа. Яг үндсэн бензин мотор маань болохоор 97 морины хүчийг гаргаж чадна. Цахилгаан мотор маань болохоор 71 морины хүчийг гаргах чадaltaй ийм мотор байгаа. За хороопны үүдгийвэл өмнөх л ECVT хороопод тавиад өгчихсэн. Яг нэг хэрэглээ талаасаа ч юм уу, хийн худалдаа авж байгаа гэдэг талаасаа ч юм уу яг 20-30-тайгаар харьцуулахад арай өөр болоод ирчихсэн. Яагаад вэ гэхээр одоо 20 ч юм уу 30-аа өндөрлөөд хөдөө гадаа ойр зур явцдаг ч юм уу тиймэрхүү байдаг юм бол 50 дээр яг өндөрлөөд тэр хоёртоо дүүчхүүц байж чадахгүй байгаа. За тэгээд дараагийн шалтгаан болохоор хот дотор оны гэхээр яг гэр бүлийн хэрэглээнд унахаар жоохон гараа даахгүй юм шиг мэдрэмжтэй. Тэгэхээр хөвчлэн нэг хүүхдээ нааш цааш нь зөөгч юм уу эмэгтэй хүмүүс айгүйх сонгож ундаг. Гуравт нь болохоор яг ямар хүмүүс сонгож ирэх бензин эдэлтэн дээр хамгийн их анхаардаг хүмүүс буюу 30 болон 41-ээс хамгийн бага гэдэг үйлдвэрээс нэг 4-5 литр бензин зарцуулна гэсэн залтаа. Яг Монголд бол нэг бага зэрэг өндөр зааж байгаа. Тэрнээс шалтгаалж хүмүүс айгүй их сонголтыг хийж байгаа гэсэн үг. Анхны Purus машин анх үйлдвэрлэхдээ Токиогийн авто шоун дээр 1994 онд анхныхаа концепцийг танилцуулаад 95 онд G21 гэдэг бүрэлдэхүүнийг байгуулад за 2000 он гарах буюу 21-р зуунд яг ямар машин эрэлттэй байх вэ, ямар машин борлуулалт илүү ашигтай байх вэ гэдэг талаасаа илүү ээлтэй машин бүтээх гэдэг талаасаа анхны концепт загвараа гаргаад 97 онд бидний хамгийн сайн мэддэг Purus 10, 11 гэх загваруудыг зах зээл дээр танилцуулсан. За 10, 11 загварын үдгэл хамгийн анхны хибрид машин, хамгийн бага хөдөлгөөнтэй машин гэдгээрээ дэлхийн нийтийг ерөнхийдөө нэлээд шуугуулж чадсан. За яг 97 оноос ахуулаад 2003 оны хүртэл эхний загвар үйлдвэрлээд 2004 оноос эхлээд ерөнхийдөө одоо хүртэл монголчуудын хамгийн их ундаг буюу Purus 20 загварыг үйлдвэрлэсэн. 20 оны хувьд монголчилтгүй яг Японоос нэлээд утга учиртай анх гарсан. За яг юу нь утга учиртай вэ гэхээр анхны седан хэлбэрээ хасаад илүү хэтчбэк, гурвалжин буюу Changel Mono Body гэдэг их биеийг ашиглаж эхэлсэн. За мөн дээрэс нь анхны худалдаан зах зээлд гарсан үнэ нь 2,150,000 йен буюу Ni Hakuju Go гэж байгаа. Тэрийг ингээд үгчлээд орчуулах юм бол 21-р зуун руу Go буюу урагшаа гэсэн утгыг бас давхар илэрхийлдэг байгаа. За Purus 30 гэдгийг 2008 оноос эхлээд үйлдвэрлэсэн. 30 дээр хамгийн том ялгарх зүйл гэвэл хэлбэрийн үед илүү дөрвөлж, илүү загварлаг болж ирснээс гадна моторын үед гэвэл 1500 мотороо алаад 1800-тай арай илүү хүчтэй моторыг ашиглаж эхэлсэн байна. 30 дээр дахиад нэмэлтээр гэвэл 35 буюу plug-in hybrid гэдэг нэг цахилгаанаар цэнгэлж болдог бензин гэж явдаг загварууд маань нэмэлтээр гарч ирсэн. За Purus 40 41-ийн үед болохоор хүмүүс яг Purus 30-ын дараагийн үе 4 дахь үе гэж ойлгоод байдаг. Гэхдээ яг нэг 40 41-ийн үед хэрэгцээ нь арай өөр. Яг Acco-тай адилхан Purus C гээл Purus Alpha гэдэг арай өөр ангилах болоо явждаг. За яг үндсэндээ болохоор яг Purus 30-ын дараагийн үе маань 4 дугаар үе маань Purus 50 болоо явчихж байгаа. За гадна загварын үед гэвэл Purus 50 дээр яг өмнөх 30-аас нэлээд өөр болоод ирчихсэн. Нэлийн хурц зэрмэг ихтэй. За уртлын логоны үед гэвэл радар крузтэй салхины шилэн дээр радар нас нэмэлтээр орж байгаа мэдрэгчүүд нэмэгдэж байгаа. За яг уртлын нэг царайны үед гэвэл Японы Kabuki баг гэж байдаг. Яг тийм багны хэлбэртэй анх зохион бүтээгч нэлээд хичээсэн гэж үйлдвэрлэгчээсээ дэлсэн. За Purus 50, 51, 52, 55 гэж байгаа. За энэ дөрвөн төрлийн ялгаа нь гэвэл Purus 50 маань болохоор никель ус төрөгчийн батарейтай, 51 болохоор литий-ион батарейтай болчихно. За Purus 52 нь болохоор 35-тайгаа адилхан plug-in hybrid буюу давхар цэнгэлж болдог. За яг Purus 55 моделийн үед гэвэл 4 дугаар хөтлөгчтэй болсон байгаа. Энүүгээрээ энэ дөрвөн загвар нь өөр болж байгаа. За дотор салааны үед гэвэл за 40 41 ч юм уу 30 ч юм уу загваруудаас хамаагүй өөр
илүү тийм нөгөө шинэ технологи нэвтрүүлэх гэж айгүй хичээсэн. Тэр нь юун дээр харагддаг гэхээр яг энэ өрүүлийн хэлбэр бол энэ товшуурнуудын байрлал ч юм уу, уртлын нөгөө радар системнүүд ч юм уу, харааны стакны байрлал зэрэгс нэлээ өөр болоод ирчихсэн байна. Яг 50% одоо нөгөө уртлын салоонаас юм бөөрөнхий тэгээд хянах сам нь голдоо ирсэн. Илүү нэг юм харахад уужим харагдахуйц байгаа. Суугаад үзэхээр тэр нь яг ингээд шууд мэдрэгддэг. 30-30-ыг бол хамаагүй юм зайтай мэдрэмж төрдөг. Өрүүлний хувьд гэвэл зөвхөн нөгөө хөгжмөний дуудлага авах нөө товчлууруудаас гадна голын дэлгэснээс та уртлынхаа нөө мэдрэг системүүдэд хасааж унтрааж ажиллуулж болно. Радар крус ч юм уу нөө уртлын машинад дагдаг системүүд ч юм уу хасаагаад унтраагаад явах боломжтой. Гард орд нэлээд эвтэйхэн байрлалд ороод ирчихсэн. За голын хэсэгт гэхээр хянах самбарныхаа доотлолт хөгжим болон парны удирдлагынууд байгаа. Яг энэ чэнс ингээд нөө суудсан тохиолдолд удирдахад ингээд хүрэхэд илүү эвтэйхэн болчихсон байгаа. Эрчаакны төвчлөр одоо нөө модууд солидог төвчлөрнөө ч гэсэн нэлээд өөр болчихсон. За 30-41-тэй адилхан ерөөд бол нөө эко, нормал болон павер гэсэн модуудаа сонгоод явах боломжтой. За голын хэсэг дээр гингүүт одоо Purus 50 дээр нэг юм байгаа. Өмнөх загварууд дээр LSG гэж загварууд байгаа шүү дээ. Тэрнээс арай өөр нэршилтэй болсон буюу ESA Premium гэж ангилсан. За A загваруудаас эхлээд за голын нөө 50-ны хэсэг бол эрчаакны хэсгнүүд маань цагаан өнгийн хүрээнүүд ороод ирчихсэн. За Black Edition гэж загвар байгаа. Тэрэн дээр болохоор обод бол энэ нөө өрүүлний доотлын панел. За эрчаакны панел бол голын панелнууд маань бүгд харанхтай болдог болсон байгаа. За хойдлын хувьд гэвэл яг нөгөө урталтайгаа адилхан нөгөө дизайнерын шийдлээс ч юм уу яг нөгөө загвараас болоод ч юм уу арай илүү нөгөө зайтай юм шиг мэдрэмжтэй яг би илт мэдрэгдэг. Яг нөгөө Purus болохоор яг нөгөө илүү дутуу опшн бол байхгүй. Яг кап холдортой цонхны удирдлагынууд зэрэг энгийнүүд нь л байгаа. За яг ийм суудлын тухны хувьд гэвэл ашиглаж байгаа платформоос болооч тэр юм уу яг энэ суудлал дээр ашиглаж байгаа материалаас болооч тэр юм уу яг 30-аад бол арай илүү зөөлхөө илүү юм тухтай мэдрэмжтэй л болсон байна. За артлын хувьд гэвэл миний хувьд бол хамгийн их таалагддаг завгартай. Ерөнхийдөө бол яг Purus гэлөө дээгүр ангилтай автомашинуудаар нэлийн дүүцгээс илүү нэг тийм хэлбэртэй гоё завгартай болоод ирсэн. Хойдлын нөө улаан туузан гэрлээс ахуулаад. За хойдлын шилний хувьд гэвэл яг нөө өмнөх 20-30-аад бол хамаагүй л харуу цайтай илүү том салхины шилийг тавьдаг болчихсон байна. За багажны хувьд гэвэл нөө запас дугуйтай болоо хийлэгч нөхөштэй гэдгээс шалтгаалаад 450-аас 500 литрийн багтаамжтай байдаг. За хойдлын суудлыг унгаасан тохиолдолд 1600 литрийн багтаамжтай болдог. За доотлын хэсэгт гэвэл саяны дурдсан дугуйтай эсвэл хэлж нөхөштэй гэж хоёр төрлөөр ярина. За нэмэлтээр нөгөө дугуйд солихын шаардлагатай данхаад орцоо мануал зэрэг нь бол бүгд байгаа. За ингээд та бүхэнд 4-р үеийн Purus 55 маркийн автомашиныг танилцуулж дуслаа. Баярлалаа.